За сайн байцгаана үзэгчтэй. Манай дэлхийн түүхийн ээлж дугаар үргэлжилж байна. За бид нар дэлхийн түүхээ бол Америкийн иргэншлэр үргэлжлүүлж байгаа тийм. За багштай өдрийн мэнд хүргэе. За чамд өдрийн. За үзэгчтэй өглөө өдөр орой мэндийг хүргэе. За тэгэхээр үзэгчтэй бас талархах хэрэгтэй юуны төрөнд юу вэ гэхээр манай нэвтрүүлгийг дэмжиж subscribe маш сайн дарж байгаа бүр маш сайн гэж хэлэх хэрэгтэй. Манай үзэгчд бол одоо нөгөө зарим ютуберуудын статистикаас үзэхээр үндсэндээ нийт үздэг хүмүүсийнх нь бараг 70-80% нь сав дардаггүй үздэг байсан. Манай нэвтрүүлгийнх бол 54% нь сав дарж үздэг юм байлээ. Тэгэхээр үндсэндээ энэ юу хэлж байна гэдэг чинь үзэгчд маань бас бидний дараагийн нэвтрүүлгийг бас хүлээж байна. За мөн subscribe их сайн дарж байна. За мөн дээрээс нь лайк бас их сайн дарж байгаа юм байлээ. За манай хандлт бас их сүүлийн үед сайн байгаа нь бас өөрөө эргээд бидний хувьд бас их сэтгэл их сайхан уйг байгаа шүү гэдэг хэлээ. За мөн дээрээс нь үзэгчтэй маань өгсөн donation буюу одоо тий одоо сэтгэлийн тус дэм энэ зүйл одоо үзэгчтэй бас маш их баярлалаа гэдгийг хэлхэн зүйтэй баг. За үзэгч та бүхэн маань доор гарч байгаа хаан банкны дансруу өөрсдийнхөө сэтгэлийн дэмийг бид нар л явуулаарай. За мөн мэдээч бид нар нөгөө бүх зүйлийг эхэлж байгаа учраас бидэрт бол юм юмны хэрэгцээ байгаа гэдгийг бол багш маань хэлэх бах магадгүй удахгүй ингэж байгаа. Тэ дандаа хэлдэг болохоор. Тэ үндсэндээ бол камерны хөл авахаас эхлээд гэрэл чийдэнгийн асуудал бол өчнөө хэрэг болдсон байна. Тэ бүр студич байхгүй. Студич байхгүй болч харин тэ энэ одоо барыг танаа гэрөө манай гэрэл болчиход шүү дээ. За мөн дээрэс нь үзэгчтэйгээ бичиж байгаа комментуудыг бид нар нэлээд уншсан байгаа. За юу вэ гэхээр бид нар нөгөө контент хийхдээ аливаа нэг сэдвүүдийг тасалж авахаас илүүтэйгээр болж өгөл одоо ээлж дараатаагаар ингээд явуулдаг тий. Гэхдээ энэ дотроо болж өгөл аливаа зүйлийг алдагдуулахгүй байх гэж хичээдэг. Гэтэл үзэгчид маань юу хүсэж байгаа вэ гэхээр нэг тодорхой сэдв тавиад тэрний талаар яриад өгөөч гэгээд айгүйх бичиж байгаа. Тэгээ ер нь бол энд хэлэх хариулт юу вэ гэхээр нөгөө цаг нь болохоор болно гэдэг байгаа л та чинь. Тий. Цагийн нэрхээр тэр талаар угаасаа ярина гэдэг байгаа шүү дээ тий. Тэгэхээр тэр цагийн нэрхээр заавал яригдах болоо гэж би ч хувьдаа найдаж байгаа болохоор за ингээд үзэгчтэй ямар ч байсан дэлхийн түүхийн буюу Америкийн иргэншлийн 2 дахь дугаарыг хүрэхэд бэлэн боллоо. За өнөөдрийн дугаараар хоёлаа. Өмнөх дугаараар Олмекийн иргэншил Ацтекийн талаар яриад дууссан. За өнөөдөр юу байна? За ер нь Ацтекийн иргэншлийг бас нэг үргэлжлүүлж хэлнэ. Ер нь энэ Америкт байгаа энэ иргэншлийг Mesoamerica гэдэг байна. Mesoamerican Civilization гэж нэрлэж байгаа юм. Mesoamerican одоо иргэншил. За одоо эднээс чинь Олмек үндэстнүүд тийм ээ. Олмек Толтек гэсэн усуд багхгүй юу? Наухуу гэж гэдэг юм тийм ээ. За ийм хүмүүс байна. За Ацтекчүүдийн одоо бичиг үсэг гэж байгаа. Зурган бичигтэй байсан. Ацтекчуд. Ихэвч юу? Тий, Ацтекчүүдийн бичиг нь зурган бичиг. Ханц чинь хятадын ханц чинь зурган бичиг баха. Зурган бичигтэр суурилсан шүү дээ. Ацтекчуд одоо нэг тийм жижиг зураг зураад байгаа юм шиг тийм зурган бичигтэй байсан. Тэгээд цаг тооны цаглбар бичиг хөтэлдэг байсан. Бас сонир шүү. Тэгээд ер нь бол алба говчуурын хэмжээгээ бол ер нь бол гаргадаг гэсэн. За тэдэн сарын тэдний өдөр та нар тэр алба говчоороо төлөх юм байна, тэх юм байна гэдэг ингээд одоо ацтекчуд одоо ярьцдаг байсан бөгөөд шашны баярын өдрийг тэмдэглэдэг байсан. За маш олон бурхадтай ацтекчуд. Ерөөсөө би бас нөгөө өмнөх дугаар дээр судалгааг үзсэн л дээ. Ерөөсөө бүр грек их олон бурхантай байсан санаж гин үү? Тий, нөгөө Хомерийн домогчтой энэ ч болно. Тий, грекийн иргэншил чинь тий Зевс тэнгэр Посейдон гэл олон бурхантай байсан шүү дээ. Хойлоо энэ грек иргэншлийн талаар ярьж байхад ацтекчуд бас их олон бурхантай байсан. За тэгээд маш олон бурхныг шүтдэг хамгийн маш олон бурхантай боловч газар тариалангийн ивэдэг Тэнгэрийн бурхнаа их шүтдэг байсан. Газар тариаланга одоо тийм ээ ариун их хурцтай байлгаач гэдэг их хүндэтгэн. За тэгээд гол шүтэн ан гөрөө дайны бурхан болох Үцилопочитл бурхан бөгөөд нийслэл хот Тенчитлааны гол сүм нь түүнд зориулан бүтээгдсэн байна. За энэ бурхнаа 4000 жилийн одоо том түүхэн бичлэгтэй ацтекчуд чинь бас сони юмд бас математик, геометр тэгээд мөн химийн шинжилгээ ухаан маш сайн хөгжсөн байгаа. Ангаах ухаан ч гэсэн бас хөгжсөн байгаа. Ацтекчудад. Ацтекд бүр сонирхолтой будгийн олон юунууд байсан.
сүм одоо нэг юм дугангууд гэх юм уу да. Нэг том амар том барилга байдаг. А энэ танах чивлэг за энэ одоо улаан бод гих гэл ингээд. За энэ шар бод гих гэл. Энэ хөрөн бод гих гэл. Бодог гаргадаг байсан. Энэ юу гэсэн үг вэ? Энэ химийн шинжлэх ухаан маш сайн хөгжиж байна. Астекчуд. Астекчуудын ухаанлыг ер нь бол одон орны судалгаа бол маш нарийн. Одоо энэ Мексикийн ирэг дээр ингээд дээшээ хараад ингээд тий. нэг тийм хөшөөнөр Хөшөө гэдэг тий. Дээш харж байгаа шүү. Тэр хөшөөг очоод судлаа штэ. Манай гаригийн элемент биш гэж үзээд байгаа байхгүй. Тэгэхээр энэ Мексикийн энэ нутаг дээр олон жилийн өмнө одоо сансраас нэг юу ч юм бэ? Менделеевийн үеийн системд байдгүй нэг бодис юм уу яасын тэрүүгээр нь хийцгээсэн юм шиг байна. Одоо тэгж л яаж юм? Тайлбарлахгүй байна. Тэгж л одоо тайлбарлая да. Одоо очиж зүгээр харь гариг ирсэн гэж хайш. Тэр харь гариг ярьдаг усуд нь одоо ярих байх л да. Гэхдээ их сонь манай гаригийн элемент биш. Тэгвэл манай гаригийн элементийг манай гаригийн элемент биш болтол нь хөгжүүлж төгөлдржүүлж уран баримлал барьдаг юм бол эднүсийн химийн ухаан бол маш сайн хөгжижээ. Одоо тэгээд тэр ингээд дээшээ ингэсэн одоо хөшөөнүүд чинь ухаар бие гарч ирээд байгаа байхгүй. Тэгэхээр маш том авраг хүмүүсийн хөшөө байсан бол л та. Цагийн явцад тоос шороон дарагцаар ингээд цээж баримлууд нь ил гараал үлдсэн. Явандаа тэгээ булагдахч байсан юм билүү. Бас нэг онцлог байгаа. Яг тэр харж байгаа зүгүүд нь юу руу харж байгаа юм болоо гэд одоо оронжид судалгаа хийгээд ингээд тэнцээ ерөөсө бүрхэг болтгоо. Хичнээн тэнгэр бүүдэж бороо орсон ч гэсэн яг тэр хэсэгт бүрхэг болтгоо бөгөөд нэг тод руу харж идэг. Тэр тод одыг орчин үеийн телескопоор татаад харна штэ. Одоо сансар судлалынхан дараагийн галакси руу харж идэг. Тэр хараад байгаа нь Андромеда галакси гэж хэлээд байгаа. Яахаргуу тийш ширдсэн байдаг. Андромеда. Монголоор юу? Хамгийн ойрхон байгаа адаг чуулганы галакси. За энэ Мексикт байгаа энэ астекчүүдийн энэ уран бүтээл дахин давтагдахгүй маш гайхамшигтай бөгөөд тэгээд хясааг ямар мундаг гоё уралж исэн бэ. Алтаар янз янз юм хийдэг. Алт, хясаа, зис мөн шавар шаазан гаргаж исэн байна. Ацтек харамсалтай хүн тахдаг байсан. Би хэлжсэн шүү дээ. Тэг цусаар нь ингээд шатыг боддог байсан гэд. Энэ хүний тахил нь яваандаа ер нь бол одоо хүрээлэн байгаа овг отгуудаа бас сөрөг нөлөө үзүүлснээс болж тэднээс нэгдэж Ацтекийн эсрэг тэмцэж эхэлсэн байна. Ийхүү Ацтекийн иргэншил дотроо бас хямарч эхэллээ. Гай болж 10 жил дараалан гам болжээ. Гам болсон тохиолдолд газар тариалан ургахгүй. За тэгэхээр яадгүй нөгөөдөл чинь хиймэл нуур үүсгэжсэн байна. За ингээд далайн усыг сууг шуудагаар татдаг. Тэгээд энэ сууг шуудууд бүгдээрээ одоо хиймэл нуур хиймэл гол болоод ингээд маш том өргөн хэмжээний зах нь харагдахгүй юм өргөн хэмжээний цөөрөн болдог. Тэрэн дээр хөвгч тариалныг зохион байгуулсан байна. Одоо ингээд тэрэн дээр ингээд нэг юм хөвдөг. Одоо нэг өвс шиг юм байх нь шүү дээ. Тэгэхэд яг энд нь эрдэн шургаж идэг. Энд нь амуу тарианч гэдэг юм уу? Энд нь томато оврагч идэг ч гэдэг юм уу? Хөвгч тариалан. Бороо орохгүй байгаа юм чи яах юм бэ? Их сони шүү. Хөвгч тариалангийн бүтцтэй байсан гэдэг байгаа байхгүй юу? Тэр газар тариалан ингээ хөвж идэг. Тэр том хиймэлд норонд нь. Тэгэхээр одоо үндсэндээ бол нэг юм нуур дээрээ нэг баха өвстэй гэх юм уу юу гэх юм одоо. Тийм багширцсан нэг юм та. Айгуу том завийг өвс гэж бодчих. За тэрэн дээр ингээд эрдэн шургаж идэг гэх юм уу? Хөвгч тариалан. Тэг ингээ очоо харангуй тэр нь ингээ хөөж идэг. Ингээл хөвж. Ямар сони. За. Тэгээд өөртөө салаар ингээд хажууд ингээд усаар ингээд одоо ингээд очоод тэр тариалан дээр ажиллаад тэгээд одоо ургац сураах үед хураагаад нөгөөдхөө ургуулчихдаг. Хөвгч тариалантай. Маш өөрмөц ойлголт шүү энэ бол.
Ийм юм ер нь би бол хараагүй. Энэ зураг нь байдیں۔ Нөө зургийн 50-аа архив мөнд үзэгчтэй. Ер нь бол энэ хөвгч тариалангийн ийм зураг байдаг. Ацтекчуудын. Ацтекчууд дотоодын дайнд улам нэрвэгдэж эхэллээ. Тийм болохоор хүмүүс тахиллын тэр өндөр пирамидд очиж зүрхээ суглуулахыг хүсэхгүй шүү дээ. Тийм шүү дээ. Тийм учраас тэмцэн шүү дээ. Дотоодын олон жилийн дайн гангачгийг одоо гангачгаас болсон. Тэгээд одоо дөрвөлт болохын хажуугаар Астлааны дайн гэж түүхэнд хэлдэг. 10 жил болсон Астлааны дотоод дайн гэж ярьдаг. Одоо Астлааны хүмүүс гэж ярьж байгаа шүү дээ өөрсдийгөө. Ийхүү Астлааны 10 жилийн дайн ацтекчуудыг нэлээд сулруулж байлаа. Тэгээд ерөнхийдөө энэ иргэншил оршин тогтнох уу, тогтнох уу гэдэг нь өөрсдөөс нь явандаа шалтгаалж гисэн байна. Гангачгийг маш их олон талаар зогсоох гэж ямарваа нэгэн байдлаар одоо аргалах гэж оролдоно. Бурхандаа өргөл өгч Бурхандаа өргөл. Янз бүрийн арга бодож олно. Зүрх сугалчаал бурхан минь одоо юу яагаад өгөөч. Одоо бороо оруулаад өгөөч гэдэг юм тийм ээ. Яс хэцүү юм байна. Гэтэ таны тэгж ярьжсэн. Хүний зүрх одоо бороо оруулт юм аа шиг одоо. Таны тэгж ярьжсэн. Энэ гангачиг үүссэн шалтгааныг нь нөгөө эргэн тойрны ширэнгээ эвдсэн байхгүй юу? Тийм. Ширэнг дунд байгаа шүү дээ тий. Чи нэвтрхийн аргагүй ширэнг шүү дээ. Энэ Латин Америкийн байгаль гэдэг чинь. Энэ ширэнгээ эвдээд чулуу молоо бариад ингээд хот босоцсон байгаа шүү. Пирамида барих га талбайгаа бэлдсэн байх нь шүү дээ тий. Пирамид тэгээд ядж яхад нэгийг барьцсан бол ойлгъё л доо. Энэ чи бурхан болгонд тэр олон бурхандаа зориулсан пирамид барих гэдэг хэлэхээр чи зэрэг наадах чи асуудал үүснэ үстэй. Тий. Тэгэхээр зэрэг ацтекчууд ер нь бол хамгийн гол бурхандаа одоо зориулж пирамида босгочоод мөн дагалдах зарим бурхадтай зориулж пирамид босгож байсан. Цааш тийм бүх бурхадад зориулж пирамид босгохын тулд ширэнгийг цэвэрлэж эхэлсэн байхгүй юу? Ингэснээрээ ан гөрөө амтэн нүүж алга болно шүү дээ. Эргэн тойронд бас ширэнгэд амьдарч исэн овог омгууд нь зүхтэн эсвэл тэднэрт олзлогдож тахилын ширээн дээр очиж зүрхээ суглуулна, бор оруулна. Тий. Эсвэл за одоо ер нь эдгээр таалцъя гэдэг. Ингэхээр яаж юм? Энэ монголчууд минь байгальтай хайртай байгаа чи бити энэ уул усаа бохирдуулаач хогоо бити хаяач хөдөө явдсан бол ядаж хүр завж яваач бийцсах байгаа бол одоо би бүр одоо ингэж уриалмаар байна. Бүхэл бүтэн иргэншил байглаа сүйтгэснээс болж бүр мөхлийн ирмэг дээр очиж исэн билээхэн жишээ бэлэн түүх байна. Ухаараач дээ. Ядаж нэг байгальтай хайртай би биендээ хайргүй маа гэхэд нэг байгальтай их дэлхийдээ хайртай байгаа ч л гэж гуймаар байна. Нэрээ. Зөв шүү. Яг зөв. За тэгээд яаж ин ширэнгээ эвдээд эхэлж байгаа юм чинь энэ юу бол чинь газрын одоо шим газрын ус ч гэдэг юм уу гадаргын ус улам доошогоо шургах тохиолдол гарна. Юкатаны хойгийн 10 жилийн гангачиг ацтекчуудад маш их зовлон авчирч байлаа. Астлааны 10 жилийн дайн ацтекчуудыг нэлээн сулруулж эхэлж исэн юм. 4000 жилийн түүхэн бичигдэж байгаад одоо цэглэгдэх ёстой мүү яах нь мэддэхгүй. Бие биентэйгээ аимшиггүйгээр дайцсан дайм өрнж байлаа. Ацтект бие биенийг ол зүгээр хайр найргүй алж чадж байсан цаг байлаа. Эдмунд Бьоркийн үг альва авгаа иргэншил дотроос л өөрөө сөнөж мөхнүү гэхээс биш гадны ямар ч хүчин зүйл сөнөж устдаггүй маа. Энэ ацтекийн иргэншлийн хямрал болж байлаа. Чи баг монголчуудтай ч самаатай үг шүү те. Ер нь бол те дотроос л өөрсдийгөө устдаг. За одоо ацтекуудын Астлааны дайны энэ амар сунжирсан дайн улам гангачгийг авчирч ирсэн. Гэтэл нэг өдөр дараалан бүтэн сар бороо ордог байгаа. Гангачиг дээр дараалан бороо орсны дараа ашгүй сайхан ураг зурглаа гэж бодож идэл чинь газар нь уухгүй байхгүй юу? Тийм. Хитрхи хуурайшцсан та. Тэр амар хатцсан газар чи яаж тэр их сар гаруй орсон бороог ууж шингээх юм бэ? Шууд урсгаснаас болоод их үер тавтаж ирсэн байна. Ацтект их үер болсон. За ийхүү хөвгч тариалангийн
Асуудал хизүүдсэн. Ялцмаг болоод эхэлсэн. Уурга савчтгаа байлж эхэлсэн. Ацтекчүүд одоо яахаа мэдгүй өмнөө байгаа иргэншил рүүгээ худалдаа арилжаа мөн зөрчил гаргаж иржээ. Яг тэдний өмнө бас нэгэн иргэншил оршин тогтнож байсныг Майя хэмээнэ. Сонин шүү. Мөр зэрэгцээд хоёр иргэншил мөр зэрэгц. За яг хуу энтэг гэдээ иргэншил мөр зэрэгцээд байдаг гэдэг шиг л байхгүй юу? За ер нь бол Майячууд руу зугтах дөрвөх асуудал гарсан. За мөн яасан Ацтекийн дотор асуудал бас нэлээд үүссэн байна. 1519 оны 100 нэг тийм цагаан арьстай юм төмөр малгайтай илт сэлэм одоо нэг юм бүрээ овшуудаа буу барьсан хүмүүс усонгоцоор хурж ирлээ. Энэ бол одоогийн Юкатаны хойгийн ойролцоо газардсан байна. Азийн зүүн эрэг гэж Христофор Колумб яриад исэн олон жилийн өмнө. Гэхдээ эн чинь тэгээд одоо газар хайгаад байх тусам энд энэтхэг хэлээр ярьдаг хүн их чалга. Одоо бид яах вэ? Мэдгүй. Цаашаа улам газар нутгийг хай. Бид нар гэхдээ ямар газар эцснээ ерөөсөө мэдэхгүй байна. Энэ ямар газар юм болоо? Сайн мэдэхгүй л байна. Эзэнтэй бид нар одоогоор 400 хулхнаа байна. Бид нар ичээ 5 онгоц ирсэн шүү дээ. Тэгэхээр одоо эзэн хааны тушаалыг биелүүлэх хэрэгтэй. Эзэн хаан Фердинанд ямар бодолтой байгааг та ярих биш гадарлан шүү дээ. Кортес эзэнтэй. Яа, Кортес ирж байна те. Тийм ээ. Би ямар ч лсэн энэ газар нэлээд сайн судалгаа хийх хэрэгтэй байна. Онгоцоо манад 10 зэрэг үлд. Бусд нь бүгд намайг дагаад яв. Шинэ газар ирлээ. Ямар ч хүмүүстэй тааралдах юм билээ. Эрнан Кортес, Испани эзэн хааны зарилгаар ирж байгаа конкистадор. Яа. За яг Юкатаны хойгдоор 1519 оны 100 хурж иржээ. 7 дугаар сард ирсэн байна. За нөгөө нэг юм асуухад өгшөө. Одоо нөгөө нэг Апокалипто гэдэг нэг кино байдаг штэ. За тийм. Тэрний ингээд төгсгөлд нь нэг ирдэг хүн байдаг да. Тийм. Таны сая дүрслэн нэг юм конкистадор малгай юу? Тийм, малгайтай. Тийм. Нэг бүрээ буу мó, бүрээ овшоо буутай. Тийм. Тэр Кортес мөм гэжтэй та. Тийм. Тэр гээд байгаа штэ. Тийм. Тэр кино чинь Майячуудын талаар бичсэн байсан. Майячууд тэгж байгаагүй. Харин тийм гээд байгаа тий. За дараа нь тэгж байгаа тэрний талаар нэлээд нарийн ярих байхаа л гэж найдаж байна. 1519 оны 100-ны 7 сарын сүүлээр Кортес Юкатаны хойгод ирсэн байна. Энэ газар чинь нэг л өөр газар ах. Яг ингээ нөгөө цэрэг аваа ширэнг дотор ороод ингээд сэлмээс болоод цавчин штэ. За хүн ер нь далайн эрэг дээр буула байгальтай шинэ онгон багшин шинэ байгальтай танилцлаа. Хамгийн түрүүнд танилцахынхаа өмнө яадгүй байгалийн сүтгэл эхэлдэг баг. Йоо. Завжаал чинь одоо гатлах ярихгүй юм чинь. Энэ ямар хийчин газар вэ? Мэдгүй байна эзэнтэй. Кортес эзэнтэй. Өшөө цаашаа явах уу онгоц руугаа буцах уу? Хэрэггүй. Мануэл намайг дагаад яв. Энэ л өөр газар байна. Испани хаанд бид нар амлсан. Алт олон гэж амлсан биз дээ. Бид нар тэгээд хий димийн чи ирсэн болж таарж гинөө. Энэ газрыг нэлээд сайн судал. Нэгж шинжилгээ хий. Кортес 3-4 өдөр явлаа. Одоо нөгөө мортогоо ингээл явж байгаа. Заримдаа тэр гівдэл ширэнгнээс буугаал одоо мориноосоо буугаа ширэнг дотор мориоч ирж яваал ингээд. Эндний газар өөдөөс нэг 2-3 хүн гүйж ирж байгаа чинь. 7-8 улаа байна. Бидний гэр нь хараад гайхчих шиг байна. Яг тэгээд ингээд очсон ч баг 10-20 хүн. Тэдний өмнө өрөөд ирж байгаа. Эднэртэй чинь хил нэвтэлцэсгүй лөө. Тэр эндэг хил мэддэг хил мичиг айдар. Яриадах эдэртэй. Намастай. Одоо ингээд яриад эхэлж байгаа. Би нэг гайхаад. Чи эндэг хилээ сураагүй мүү? Өөр хэл сурсан юм уу? Би эндэг хилийг маш сайн сурсан.
Эзэнтэй. Эдгээр чинь интчүүд биш вэ? Өөр хэлээр яриад биш үү? Чи наашир ингээ хүрээд ирсэн. Ингээ зүгтсэн гоё галт чимэглэлүүд байдаг байхгүй. Шажигнаал. Шажигнаж байгаа байхгүй. Чи нэг хаанаас авсан? Асуу. Хаанаас авсан? Эдгээр хэл нэвтэрцэхгүй. Карамба. Габрон. Одоо нэг Испани хараал бол та. Талаа эдэр. Өөрийгөө хардаг. Хаяа ингэж сахлаа усдаг. Толио гэдэг байхгүй. Өөрт нөхөн гот нь. Энийн заан гот нөгөөх нь тайлаад өгдөг байхгүй. За. Эднэрийн баялагийг юу ч биш гэж боддөг юм байна. Харин бид нарт энэ ямар их хэрэгтэй байгаа илээ. Эдгэртээ солилцъя. За ингээд алт тэр гоё үнэт шүр оюу батмарк маргад гоё эрдний чулуу алтуудыг ингээ авч байгаа байхгүй. Дөө нөгөөдөл ингээ гайхаж харж байгаад даггаад ингээ дагуулад явж байгаа. Энэ бол Ацтекийн хэлийн харуулууд байсан уу? Сайн мэдэхгүй байна. Ингээд 1519 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Кортес Тэнч Атлан дээр хурж иржээ. Ингээ ширэнгээрээ явж байгаа л яг ороод ирэнгүүт нь гайхдаг байхгүй. Бэх. Та нарын дунд Египтэд очисон байна уу? Байхгүй. Тэгтээ сонссон. Би ч гэсэн сонссон. Тэд пирамид барьдаг. Эдгэр чинь бас пирамид өрөөд шүү дээ. Нэг онцлог нь тэд нар гурвалжин пирамид барьдаг бол эдгээр дөрвөлжин пирамид бариад идэг юм байна. Ямар хийчин газар вэ? За, Кортес бол түүний дагалдаж явж байгаа испанчууд бол ийм хот хараагүй. Яг ингээд очиход зарим хот нь маш гоё Эрдэнсийн одоо нэг дүүрэг байлаа гэж бодъё л да. Одоо манай харах юм бол Сүхбаатар, Чингэлтэй, Баян зүрх ч гэдэм үү. Баян голч гэдэг ингээд дүүрэг шиг нэм том тэр чинь том иргэншил ус байгаа шүү дээ асдаг чинь. Ингээд өгөхөд ингээд очиод ингээд харах зүгээр өстэй битүү. Одоо нэг дүүрэг нь гэх юм лээ. Тэр чигээрээ Эрдний одоо гоё сувдаар ингээд чимсэн байшин барилга нь хүртэл тийм. Хүүхдүүд нь гадаа алтан юугаар ингээд тоглож идэг эсэн дээрч гэдэм үү гадаа чулуун дээр алтан алтаар гоё үнэт чулуу ховор нанд юмар хоорондоо мөргөлдүүлж өнгөрүүлж тоглож идэг. Энд чи ямар хийж газар вэ? Бүр алтан бүр байшин алтаар хайлуулад давхарлаад тоосго моосго одоо юу мөтэйгээ холд юм уу яаж шилждэг мэдэхгүй л эднүсийн байрлал архитектурын ухаан их өөр байсан бололтойдаг. Яг ийм сонин ийм алтан байшин алтан хотор очдог байхгүй. Кортес амьдралдаа хизээч юм хараагүй. Даанч харамсалтай нь шунлын хөдөлгөн төр. Энэ бол алтан хот байна. Өшөө хот байгаа юу? Гэт нэг нь ингээ бүр гайхаад. За тэгж байтал нэг хүнийг ингээ дуудаж авчираад нөгөө хүнтэй нилээн юм ярьсан байна. Одоо хэлийг нь ингээд энэ ийм юм гэж дохионы хэлээр нилээн ярилцсан болол та. Хичнээн их зүтгэж олон хоног зүтгэсний эцэст Кортес Илдорадо гэдэг ийм бүр алтаар хийсэн тусгай хот байна гэж тэр хүнээс олж авсан байна. Илдорадо. Ингээд нууц хот байд юм байна. Эдгээр бол нэг юм нууцалдаг. Тэр нь бол бүр нэг тийм өрмөц гоё газар байдаг. Гэхдээ тэр ингэж уул усаар ингээд танихдахгүй уул усаар явж хагаад хүрхрээ ингээд урсч идэл хүрхрээний цаагуур ороод хүрхрээний цаадах авуугаар нь ороод цаашаа улам ингэж яваад заваар ингэж яваад үзэсгэлэнтэй сайхан жимс мэмс ургасан төрөл бүрийн сармагчин ч гэдэм үү янз янзын амтангууд байдаг. Яг тийм гоё одоо нэг тийм байгалийн тэр одоо тийм сайхан юм хөшгийг ярахад тэр чигээр алтаар хийсэн хот байд юм а гэдгийг сонсч авч л дээ. Одоо золгийн шунлан дэлбэрэн тесрэн. Ингээд хаан дээрээ бараалах болсон байна. 1519 оны 8 дугаар сард Испани конкистадор Эрнан Кортес хаан дээр нь бараалгаж орж ирсэн байна. Яг ингээд бараалхаад ингээд байж идлээ.
Хааны хажууд тэднүүсийн хажууд нэг сонин амтан байж л дээ. Энэ домгийн амтан мөн үү? Мануэл мөн бол л та. Энэ юу юм бэ? Эй, амиго. Кам, амиго. Энэ яг ямар амтан бэ? Нөөдөлн гайх. Нэг амтны заагаад болсон та. Жаахан жижиг дөө амтан байж л дээ. Лама. Юу гэнэ? Лама. Лама гэсэн. Лам гөрөөс юм шиг байгаа юм. Тэгээд тэднүсийн өмнө 9 жорын сайхан одоо хоолны юм алтан цартай. Тэгээд дээр нь эрдэн шиш. Тэгээд помидор, тийм ээ, улаан хоол. Нөгөө испанчуудын хараагүй хоолыг тавьчихлаа. Эрдэн шишийг лам гөрөөсний сүүнд чанаад тавьсан боллоо. Амплаад үцгэд салахын аргагүй байсан гэж энэ Кортесийн тэмдэглэл дээр бас гардаг. За. Тэгээд ингээ бүгдээрээ тэгж байгаа дараад нь танаа хааны хин гэдэг юм бэ? Би Кортес. Кортес. Биш. No comprendo. Ойлгохгүй. Мануэл. Was. Comprendo. Tas tu comprendes? No comprendo. Signor. Одоо ойлгож гин үү? Comprendo. Одоо ойлгож гин үү? Ойлгохгүй байна гэдэг. Cortes. Manuelo. Одоо ойлгосон бол. Монтесум. Монтесум. Ацтекийн эзэн хаан Монтесум. Бараалгасан байна. За энэ байдлаар хэл ойлгоцоход хэцүү. Яг ийм зүйлтэй өгөөч гэхэд маш тийм одоо гоёмсог авдар байж л дээ. Нэг тийм элбис маягийн хэлбэртэй үүрмөц энэ ширэнгэд ургадаг мотор хийсэн. Онгойлголоо дотор нь алт эрдэнэсэн. Яг авах. Нобай алахан юм голгоё. Юу гэдэг юм бэ наадах чинь? Сеньор, no comprendo. Ноён та ойлгохгүй гэдэг. Энийг нь авъя. Гөө болохгүй. Гөө та хоолыг идж уучаад алтыг аваад иж болохгүй. Манайл миний үгэнд ор. Тэгээд бид нэр одоо буцна. Барселонд очиод, Мадридэд очиод толгоогүй болохгүй юу? Бид нар энэ алтыг авах гэж ирсэн биз дээ. Эзэн хаанд аваач өгөх ёстой шүү дээ. Тийм л дээ. Кастилчууд одоо Кастилийн Фердинанд хин эдгээр чинь хатан хаан хоёр болсон байсан. Кастилийн хаан Фердинанд хаан болсон. Нөгөөх нь хатан хэм бэлээ. Бас ингээд эдгээр чинь нэг алт аваадэр гэж явуулсан байгаа шүү дээ. Испанийн нусад чинь. Энийг аавна гэд. Гэхдээ бид нар энийг авах ёстой. Алкалаад чокиша каталаш хаалгина гатиш яваггүй гэж. Ядар хоорондоо яриад. Эдгэртээс тэг хилцэж. Ерөөсөө хилцээ. Хил нэвтрэхгүй байна. Тэгэхээр зэрэг энэ авах хэрэгтэй. Алфаэс яг ширээгээ өвдөө ингээд нөгөөдөлт нь одоо ёс бус зочлох ёсыг эвдэлсэн гэж ойлгосон байна. Ширээ эвдчихэлтэй. Гэхдээ сэлмээс болоод өөдөөс нь яг ингээд зэвсгээ ингээд жад юу гэнэ гаргаад ирчихэлтэй. Бид нар одоо яг энэ эзэнтэй бид нар 30 байгаа. Энэ Монтесум хааныг дөрөөд бүх шатгууд маань бидний далуулахыг бол болио. Ойлголоо. Эдний алтыг авах хэрэгтэй. Манай дараа ирж авъя. Уучлаарай. Гэт ингээд жоохон ёссон бол та. Энэ алтыг нь авъя гэж ер нь бүгдээрээ л ботсон л та. Эднүсийн хооронд нэг юм зөрчил үүссэн байна. Энэ улсыг алтыг яаж авах вэ? Мануэл. Би бас бодож л байна эзэнтэй. Сеньор Кортес, эдгээр шинэ үндэстэн. Тэгэхээр эднүс биднээс ондоо. Эднүсийг ямар хүмүүс гэдгийг сармагчин гудлаа шүү дээ. Хил ойлголцохгүй. Гүй тэгтээ эдгээр чи хүндөрснүүд л байгаа зү. Манай агуу испанчууд эднүст
эзлэгдэж эднээс захирагдахгүй. Бид нар эдний газар нутгаар ирсэн. Одоо эдний газар нутгийг авах хэрэгтэй. Ингээд бид нар энэ газар нутгийг Испани эзэн хаан Мадридын амбны болгоно гэж би бодож байна. Наад хүмүүс чинь зөвшөөрөх юм уу? Кортес эзэнтэй зөвшөөрүүлэх л болно. Зөвшөөрүүлэх л болно. Педро чи яага ханиалаад байгаа? Далаа тэнгист бид нар бүгдээрээ л хүүтэн далаа тэнгисээр явсан биз дээ. Миний хамрын ханаад харах итгэхгүй. Өөр хэн өвдсөн? Тэр өвчтөе далаачдыг аваад ирээч. За ингээд зарим нь өвчтөе ханаад хамрын ханаадтай, зарим нь салхин зэсэг туссан байж л дээ. Та нар Тэнчтланд очиж өгөөрэй. Тушааж байна. Гэхдээ бид нар ядч гэртээ харих ёстой биз дээ. Сеньор Кортес, та биднийг өшөөгөөч. Испани эзэн тулсын төлөө, Испанийн ирээдүйн төлөө та нар Тэнчтланд өг. Би тушааж байна. Кортесийн зарилгаар нөгөөдөл нь Тэнчтланд очиж өгч. За энэ их айхтар зүйл те. Тэг юм бол айхтар юм одоо энэ салхин цэцэг тарна. Тэг ядчихад дархлаа байхгүй. Кортес одоо яасан муухай хүн бэ энэ Кортес чинь гэж хэлж болно. Уучлаарай энэ булаан эзлэгч юм л бид. Энэ бол тухайн үеийн Испани бодлого л доо. Салхин цэцэг хамрын ханаад одоо бид нар чинь одоо бүгдээрээ вакцинтай штэ саа сахуу тадран улаан бурхан улаан эсрэгэн ч гэдэм үү бид нар одоо сүрьеэг одоо бүгдээрээ л сүрьений сориг байгаа штэ зөв мөрөн дээр хүүхэд ингээл няраа одоо тарай марай вакцин гэдэг энэ Америкийн олимпиадад Европын тусдаг өвчин байгаагүй. Европчууд чинь бүр тусаад үхэж үргдэг нь үргдчихэд дархлаа тогтцсон байгаа байхгүй юу? Одоо ацтекчүүдийн дунд энэ өвчнийг тараах хэрэгтэй гэдгийг ойлгосон байна. Ингээд Тэнчтланд нэлээд их халдвар өвчин тарж эхэлжээ. Кортес нэлээд ажигласан байна. 7 хоногийн дотор бидний өвчнөр эдгээр чинь хяарж ах шивт. Одоо цэрэгээ бэлдэн шүү. Ойлголоо эзэн. 1519 оны 8 дугаар сард Испани конкистадор Эрнан Кортес 400 цэрэгээ дагуулan Тэнчтлан буюу Астек руу довтлсон байна. За энэ амир ингээд одоо Испанчууд Астек руу халтснаар Астекчуудын бас л зовлон хурцрлээ. Испанчуудын тараас нь халдвар төвчин Астекчуудыг хамарсан байна. Ган гачиг үер ус дотоодын хямрал болохоо байж байлаа. Харин Испанчууд хурж ирж шинэ колон байгуулна гэж Испанчуудын тараасан өвчин Испанчуудын хийж байгаа муу мухай юм. Одоо ингээд шин твийн шин үндэстэн 4000 жилийн иргэншилтэй Ацтекэд нэрвэгдэх нь энэ байлаа. Хайр найргүй одоо ингээд устгаж эхэлсэн байна. 2 жил ийхүү 1519 2021 он хүртэл Астекчуудтай Кортес дай хийсэн. Гэтэ 400 зэрэгтэй цаадах нь бүхэл бүтэн ард түмэн байгаа. Хичнээн сая хүн амтай байгаа мэддэхгүй. Яахаараа иймхэн мянга хүрэхгүй Испанчууд яахаараа энэ бити нэг юм одоо үлгэр шиг онцгой шиг юм дитгээрээ энэ иргэншлээ өөрөө мөхөж байсан үе дээр нь хурж ирж мөхлийг нь хурдсгасан нь Европын колоничлогчд шүү. Тэрс энэ иргэншил өөрөө мөхөжсэн. Өөрөө бас дээцэгтэй тулчаад бас ингээд ер нь буурж сүнжисэн үе байсан байлаа. Тэнчтлааны хойд хэсэг. Нийслэл Тэнчтлааны хойд хэсгийн ширэнг. Монтесум хаан. Хаанта. Яагаад ч юм бэ үл танигдах өвчнөр. Манай цэргүүд ард түмэн үхээд эхэллээ. Хэдэн зуугаараа өгч байна. Бид нар яах ёстой вэ? Бидний эмчнэр юм хэлсэн үү? Хэлээгүй. Бид нар энэ цагаан хүмүүстэй тэнцэх ёстой байна. Та нар надтай хамт уу? Хаанта тантай хамт. Монтесум. Ийхүү цагаан хүмүүсийн эсрэг тэнцэхээр болсон байна. Ацтекийн эзэн хаан Монтесум конкистадор
Эрнан Кортестай одоо 2 жил сумжир мөрөглөх дайнд бэлтэж эхэллээ. Одоо тэгээ үндсэндээ дараагийн дугаар бол дай ярина гэж би хувьдаа ойлголоо шүү. За ямар ч байсан багш та маш их баярлалаа. Үзэгчтэй ч гэсэн биднийг бас сонссон та бүгд маш их баярлалаа. За бидний үйл хэрэг дэмжих хэм үзэгчд маань лайк, subscribe, share дарахаа манайхан битээ мартаарай. За ингээд энэ удаагийн дугаарыг энд хүрээд төр завсарлаа. Мөн бидний үйл хэрэг дэмжиж үзэгчтэй доор гарч байгаа данс руу donation хийх манайхан битээ мартаарай. За ингээд үзэгчтэй баярлалаа. Танд хэлэх үг өгнө үү? Одоо хэлэх үг алгаа одоо болцсноо. Тий одоо цаг нь болчлоо. Энэ байрны эзэн нь одоо хөөх гээд шүү дээ. Та нар одоо гар мар гээд одоо цаг маг нь болчлоо. Одоо явуулах гээд шүү дээ. Студиг байхын зовлонтой л. Гойж хийж байгаа юм чи одоо яах вэ? Эзэн одоо юу өмчийн эзэн өөрөө шийднэ. Тэгээд. Тий. За үзэгчтэй маш их баярлалаа. Энэ удаагийн дугаарыг энэ хүрээ завсарлаа. Дараагийн дугаарыг уулзлаа. Баяртай биднийг дэмжихээ манайхаа битээ мартаарай.